Сайн байцгаанаас харуулханд монголчуудаа Mono English Bookstore-тай хамтран хүргэдэг weekly book review маань ганц үг доктортой ярилцлага хийсний дараа бол мэдээж яалтчгүй brief history of time нүгээр хийхээс арга байхгүй. Тэгээ ганц үг доктортой хийсэн ярилцлаган дээр магадгүй би жоохон ч гэсэн мэдлэгтэй харагдчихсан бол энэ ном манаас их тусалсан байгаа. Тэгээд Стивен Хокинг бүгдээрээ энэ хүнийг бол одоо маш сайн мэдэх бах. Стивен Хокинг бол хоёр аимшигт өвчин зэрэг туссан маш харамсалтай. Тэгсэн ч гэсэндээ миний амьдрал бол маш их золтой, завшаантай гэж энэ номыг одоо бичгийнхаа өмнө бол ингэж хэлсэн байгаа. Би энэ хоёр өвчнөөг эс тооцвол гэдэг зөвхөн ингээд те нүднээс нь өөр зүйл хөдөлгөөн байдсан байсан ч гэсэндээ миний майнд бол одоо миний өвчин бол миний энэ хийж байгаа ажилд бол ерөөсөө саад болоогүй гэж бол одоо хэлсэн. Тэгээд энэ ном бол цаг хугацаа гэдэг зүйлийг аль болох ганц үг доктор бид хэдэд тайлбарласан шиг аль болох үнэхээр чадхаар хичээнэ. За тэнцгийн MC квадрат гэдэг томьёогоос өөр нэг айхтар сүртэй томьёо бол байхгүй. Тэгээд сая ягаад Стивен Хокингийн талаар яриад байгаа юм хэрэг энэ хүн бол одоо амьдралд бууж өгөөгүй. Дээрэс нь хошин мэдрэмжээ бас айгүй хөргөн хадгалсан. Бурхан байдаг эсэх тал дээр хүртэл их гоё сонирхолтойгоор хариулсан байгаа. Энэ космо окторгын мэдлэг дээрээ суурилж. За тэгээд мэдээж бүх түүхийг ярьж байгаа. Ньютоны талаар ярьж байгаа. Эйнштейнгийн амьдрал хэрхэн томьёо болон улс төртэй ингэж холбоотой байсан. Ягаад улс төрийг ярьж ийн нөхөр зэрэг Франклин Рузвельт захаа бичижсэн талаар анх бүр хаа байсан Берлинд байхдаа хүний амьдрал ингэж маш увайгүйгээр ингэж үргэлдэж байгаад бол үнэхээр ой гутаж байсан учраас физикч хүн, эрдэмтэн хүн яаж хорвоо ертөнцийг илүү сайн болгож болох вэ гэдэг талаар. За тэгээд цаг хугацаа эхлэлтэй юм уу, төгсгөлтэй юм уу, гэрэл гэж юу юм, орон зай гэж юу юм гээд энэ бол ямар ч төвшний мэдлэгтэй хүн уншихад тохиромжтой ийм гайхамшигтай физикийн мэдлэг өгөх ном. Тэгээд надад бол одоо миний мэдлэгийг бол маш энгийнээр асар ихээр бол тэлсэн гэж хэлж болно. Та бүхэн ч гэсэндээ цаг хугацааны товч түүх гээд нэрнээсээ өвтлөх сонирхолтой байгаа шүү. Mono English Bookstore-оос авч уншаарай. Анхаарал тавьсан баярлалаа. Мэдлэгээр чигүүрлээ. Mono English Bookstore.